Сайн байцгаана уу? Налгачуудаа хайрт үгүй. Мэдлэгийн хүргэлтийн хамт олон маань Энзог мөчөд хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдрөнд төхөж байгаа. Эрхэм хайртай хань пүрвд орчтой хэмээн хаяглаж гэргээ уран туягийнхан зүгээс илгээсэн гинтийн бэлгийг уламжлахаар яг одоо ажлын байран дээр нь хөрөлцөн ирээд хамтдаа өргөх гэрийн цэргүүн болсон төрсөн өдрийн эзнийг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Бид бүгдээрээ ганцхан чамд сайн сайхны Саманута. Пүрвд орж ах. Тэшилгийн үргэлт маань үргэлжилсээр яг энэ цаг мөчид бас барилгын ажил дээр ажиллаа хийгээд явж байгаа. Пүрвд орж ахыг зарим хөрөлцөн ирээд байна. Хаяуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Яа баярлалаа. Таны ажил алба тавтай сайхан байна уу? Тавлыг сайхан байна. Өнөөдөр гадаа маш гоё байна хаа. Тэгээд 11-р сарын 30-ны өдөр тохиож байгаа. Ер нь ямар өдөр вэ? Таны хувьд? Миний төрсөн өдөр л юм. Тэглэгээ хот бичлэгнийхаа юунд түрүүнд бид танд хорвоод мэндэлсэн хосгүй баяр, нартад мэндэлсэн нандан сайхан өдөр гээд төрсөн өдрийн мэнд хүрэхээр хүрэлцэн ирээд байна хаа. Сайхан баярлж гин үү та минь? Сайхан байна. Ажлаа хийгээл тундаа байх шиг байна тий. Гартаа баярын бэлэг барьсан байгаа. Тэгээд бас сэтгэлийн бэлэг барьсан байгаа. Энэ цаг мөчид танд нөгөө гинтийн бэлэг surprise гэдгийг явуулсан байна. Ер нь хинээс бол таамаглаж байгаа хүн байна хаа. Авгаа хөхтөж л байна. Нэг Тэглэв яах вэ? Тэгээд аха дүүний энэ бэлгийг шууд гардуулах гэхээс илүү гол нь сэтгэлийн үгийн заавал уншиж өгдөг учиртай. Тиймээс танд илгээсэн тэр сайхан үгсийг хоёулаа анхааралтай сайн сонсъё. Таны гэр бүлээс мөн үү магадгүй өөр хүмүүсээс үү гэдгийг тэр цагт тодорхой болох юм шүү. Өргөө гэрийн минь эзэн, өр зүрхний минь хайрын эзэн, өнгөтийн орчлонд надтай учрахаар заяасан эрхэм хайртай хань минь чамда төрсөн өдрийн гол халуун мэндийг хүргье. Ороод ирэхэд чинь дүүрдэг шүү бидний гэр. Орчлонд харин чамтайхан учирсандаа талархдаг юм шүү хань минь. Аз чамайг минь тойрч амьдрал чамайг минь шалгасан ч амнаас нь гарах үг хизээч өөрчлөгдөхгүй хань чамда хайртай шүү. Бид бүхний өмг түшиг болж үргэлжийн мөнхт иргэд маань эрүүл сарвал байгаараа чамаараа бахархдаг шүү хэмээн хайртай гэргий тань нэрийн өмнөөс хаяглаж энэ гоё баярын бэлүү болоод гарын бэлгийг хамт олонтойгоо хуваагаад идээрээ чамдаа хязгааргүй хайртай шүү төрсөн өдрийн мэнд хүргийгээд илгээснийг дамжуулж явнаа хаа. Хүлээн авах уу? Пүрвд орж хаа. Одоо тэндээс бас нөө бичлэг хийж байгаа гэж хэлсэн. Онцгойлон бас гэр бүлийнх нь үзээд сууж байгаа болов та бас хайртай хандаа хаяглаж хэлэх үг тэнд өгөх болов. За гинтийн бол маш их баярлалаа гэж хэлж та. Хэлэгч үү гэдэг. Баярлалаа. За тэглэв яах вэ? Тэгээд эр хүнийг магтан дуулсан шүлэг эдээ их ховор байдаг юм байна лээ пүрвд орж хаа. Тэр тусмаа аав хүний тухай энэ нь юу вэ гэвэл ачлал тэр хүний хайрыг шүлгийн мөртүүдээр илэрхийлэхийн аргагүй үзээ гэж бодож явдаг. Эр хүн чинь үгүй болвол бүрийн зай эзгэрдэг. Эрдэмт хөвүүн нь үгүй болвол их орон эзгэрдэг. Эр нөхөр нь үгүй болвол гэрийн зай эзгэрдэг. Учраас эрхэм та биеэн бодороо энэ л гэр бүлийнхэн төшиг тулгуур болж жилийн төрсөн өдрийн баяраараа аз жаргал дүүрэн байхаа ерөөл өргөе. Танаа гэр бүл сайн сайхныг хүсье яхаа. За баярлалаа. Та бүгд баярлалаа. Жаргалын балыг амтлаж дүүрэн цагих мэт явхад нэ. Даруу байгиж дэргэд минь түшсэн хань минь чамда би хайртай. Хүсэл мөрөөслийн тэнгэр ардаж хөргөн зүрхэндээ залбирахад минь